За өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ. Мигмар гараг болгон та бүхэн төрдөг сэтгэл зүйн булан маань дотоод ертөнц булангийн маань ээлжил нэгэн дугаар хэлэхэд бэлэн боллоо. За бид өмнөх дугаар дээр бага насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог сургуульд ороход хэрхэн бэлдэх тухай орж исэн бол өнөөдрийн үед бол маш юм гоё онцгой сэдвийн дагуу ярилцахаар сэтгэл зүйч Алтан гэрлэг өрсөн байна. Өнөөдөр бид илүүтэй бясалгал гэж юу юм, бясалгал болон сэтгэл зүй хоорондоо хэрхэн холбогддог талаар илүү дэлгэрэнгүй ярих болно. За танд өдрийн мэндийг хүргэе. Дахин уулзахдаа таатай байна. Өдрийн мэнд хүргэе. Та хоёр яг өмнө нь донтолтын талаар бас энэ болондоос орж исэн. Тэгээд ажил хэр байна да? Сонь сайхан юу байна? Тий, ажил сайн. Ер нь өмнө ч нэг амар юм дарк хүн сэдвээр орж исэн бол одоо бол мэдээ тийм гэгээлэг сонирхолтой сэдвээр орж байгаадаа баяртай байна. Тэгэлгүй яах вэ? Тэгэл өнөөдөр бясалгаад бай та. За ямар ч байсан хоёлаа нөгөө сэдвээ илүү тодорхой болгохын тулд бясалгал гэдэг ер нь яг юу юм бэ? За хэд хэдэн төрөлд хамаарагдаад хуваагдаад байгаа Монголд аль төрлийн илүү бясалгал нь илүүтэй одоо хөгжсөн түгээмэл байдгийн гэдгээр шууд яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр яг хуу бясалгал бол мэдээж нөгөө яг ийм байхгүй юу, ингээ хүмүүсийн нөгөө гэгэрэл төрн гэж ярьдаг шүү дээ. Хүмүүсийн нийтлэг ойлголоод бясалгал хийснээрээ ингээ гэгэрхүү чи бясалгал хийдэг юм чи хизээ гэгэрхий, хизээ нисхий гэж айгүйх асуудаг байхгүй юу, тоглоом шоглоом дамаас байдлаар ч гэдэг юм. Гэтэ яг хүн болгон гэгэр гэж бясалгал хийхгүй. Тэгэхээр зүгээр өөрөө ингээ таатай, тааламжтай, өөрт хэрэгтэй болохоор бясалгал хийдэг. Яг хоо бясалгалыг бол нөгөө хууны хөгжлийн эсвэл гэгэрлийн гэж бол хоёр хувааж болоод байгаа юм. За. Тэгэхээр гэгэрлийн гэдэг бол нэг талаас жоохон шашин талтай. Гэхдээ айлч бясалгал дээр нэг хэд хэдэн зүйлийг шаарддаг нь юу вэ гэхээр нэг бол анхаарал төвлөрөл, эсвэл ажиглалт, эсвэл одоо төсөөлөл гэсэн энэ гурван зүйлийг бол хууны хувьд бол хөгжүүлж өгдөг гэсэн. Анхаарал төвлөрөл, төсөөлөл, тэгээд ажиглах. Энэ гурван чадрыг. Тэгэхээр бүх бясалгал нэг бол юм төсөөлөх чадвар, эсвэл ажиглах, төвлөрөх гэсэн энэ байдлуудыг бол аль нэг нь эсвэл аль хоёрыг хөгжүүлж өгдөг. Тэгэхээр өнөөдөр ярих байгаа сэдв болохоор mindfulness буюу одоо нэг өсөндөө өдөр тутам байнга одоо ингээд ажил төрлөө хийжсэн ч замын төвжрэл байсан ч гэсэн яг одоогийн нийгэмд хамгийн хэрэгтэй энэ бясалгалын талаар ярих гэж байгаа. Илүү дэлгэрүүлж ярина тий. Ер нь таны ажилласнаар Монголд ямар төрлийн одоо бясалгалын төрөл илүү байгаад ах шиг байна. Миний сонссноор л за энгийн бясалгал гэж байна. Зарим нь бол бүр ингээд онлайнаар бясалгалж гэж ах шиг, зарим нь бол бүр ингээд чив чимээгүй орчинд ерөөсөө юм ярихгүй 14 хоног бүр өөр газар байрлаж бясалгал хийдэг ч гэж маш олон төрөл байдаг юм шиг байгаа. Тэгэхээр ер нь энэ төрлүүдэн дотроо хит хуваагддаг юм болоо. Ямар одоо бясалгалын төрөл Монголд илүү зөнхилсөн байгаа юм шиг таны анзаарснаар. Тэгэхээр Монголд бол хамгийн их нөгөө түгээмэл олон хүмүүс бясалгал хийдэг. Энийг одоо энэ чиглэлээр байнга үйл ажиллагаа явуулдаг бясалгалын төвүүд бол байгаа. Шамата бясалгал байна, випашна бясалгал байна, дамакая бясалгал байна. Тэгээд энэс гадна бол ариалын бясалгал гэдэг юм уу, ингээд маш олон төрөл нийтдээ нэг хамгийн түгээмэлний 20 төрлийн бясалгал байгаа. Одоо сая хэлж байгаа төвлөрөх, төсөөлөн бодох, ажиглах гэдэг гурван зүйлийг бясалгалаас олж хийнэ, хэрэгжүүлнэ гэж байна. Тэгэхээр ерөн зорилго нь яг юу гэдэг юм бэ бясалгалын? Хүн яагаад бясалгалыг хийдэг юм бол? Тэгэхээр энийг ярихаас өмнө нэг түүх яриа л та. Өмнө нь ингээд эрт дээр үед нэг лам байсан юм байна л та. Маш одоо нутаг орондоо эрдэм чадaltaй одоо юм шүтгэгдсэн лам хүн байсан юм байна. Тэр хүнд нэг хүн ингээд хүүхдээ шав оруулж өгч л тээ. Тэгээ нөгөө хүүхд чинь нөгөө мундаг эрдэм чадaltaй хүнээс ингээд ном сонсох гээд багшаа ном зааж өгөөч гэсэн чинь тэр лам дээр өдөрт ингээд олон 10 юм мөргөлч ирдэг. Тэгээд тэр хүмүүсийнх нь одоо эдэ бодааных нь аяг тавыг угаах маш их ажил байдаг. Тэгээ багш нь болохоор чи энэ аягаа сайн угаагаад ингээд аягаа сайн ингээд арчижээ гэж хэлсэн юм байна л да. Тэгээд нөгөө шавьнд яг ингээд багшийнхаа хэлснээр ингээд энэ бүдийг хийгээл яваадсан чинь багш нь ингээд нас өндөр болж байгаад бурхан болоод өгчдөг. Тэгэхэд нөгөө шавь нь анх жоох хүүхэд байсан бол дараа нь нэлээд том залуу болсон байсан. Тэгтээ багшаасаа бол ерөөсөө юу ч сураагүй. Зүгээр ингээд аяг тав угаасаар гал таарсан гэж байгаа. Тэгээд тэр залуу нэг өдөр ингээд гэгэрсэн гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүн яагаад гэгэрсэн бэ гэхээр энийг бол ингээд ийм хүмүүс тайлбарлахдаа болохоор энэ аягаа өнгөл гэдэг нь сэтгэлээ өнгөл гэсэн үг юм аа. Тийм учраас тэрийг ойлгосон хүн гэгэрсэн гэж ярьдаг. Миний хувьд болохоор юу гэж ойлгодог вэ гэхээр тэр хүн хийж байгаа зүйлдээ төвлөрлийг бий болгосноороо тухайн хүн гэгэрсэн гэж бодоод байдаг гэж ойлгодог. Тэгэхээр энэ гэгэрэл гэдэг зүйл чинь хүн гэд нэг ямыг ойлгоод ухаарад мэдээд авч хадгалын чинь
гэгэрэл нэг хэлбэр болохоос хүн гэгэрэлтэй гэхээр чинь ингээд гэгийн гэрэл цацруулаад ингээд яваад багшдаг ийм зүйл биш аахгүй юу. Тэгэхээр энэ бяцлаглаар хүн дамжуулан одоо CBT буюу танин мэдхүүн талаасаа яг нэг зүйлийг энэ чи ийм байж тээ. Хүн болгоны хариулт нь дотроо байдаг гэдээ хэлдэг шүү дээ. Дотроо байгаа тэр хариултыг л олоод энэ зүйл чи ийм байж тээ. Би чи ийм хүн байж тээ гэд яг хуу дорн дахны нэг ийм сонгодог онол байдаг л да. Тэр юу вэ гэхээр хүн сэтгэлээ таниул бүхнийг танина. Сэтгэлээ одоо дийлвэл бүхний дийлнэ. Сэтгэлээ одоо ялвал бүхнийг ялна гэсэн ийм үг байдаг. Тэгэхээр энэ бяцлаглалын гол утга учир нь хүн өөрөөгөө таних, өөрөөгөө ялан дийлэх, ойлгож мэдэх гэсэн ийм л утга санаатай зүйл. Бас гоё зөвлөлөө шүү. Дотоод сэтгэлээ ойлгож таниад буруу бодлоо үйл түүнийгаа дийлээд тэр буруу бодлоо дийлсэн хүн бол юу ч дийлэх боломжтой. Одоо юу ч өөрчлөх боломжтой гэдэг. Өөрөөгөө ялан дийлэх. Өөрөөгөө ялан дийлэх. Өөрийгөө ойлгох. Энэ бүх зүйл чинь ингээд нээлттэй байдаг л гэсэн. Тэгэхээр бяцлаглалын хийсний гол үр дүн ашиг шим нь болохоор хүн өөрөөгөө таньж байгаа, өөрөөгөө ойлгож байгаа, өөрөөгөө ялан дийлж сурж байгаа л гэсэн. Одоо нэг ийм түүх байдیں۔ Майк Тайсон гэдэг ийм боксч юм байдаг шүү дээ. Майк Тайсон. Тэр хүн болсон боксч шүү дээ тий. Тэр хүнээс ингээд нэг сурвалжлагч ингээд асуусан байлаа. Таны өрсөлдөгч ийм маш хүчтэй өрсөлдөгч байна. Та айж гэнэ үү гэхэд би эцэж өрсөлдөгчөөс айж байгаа. Би өөрөөсөө л айжсан. Дараа нь нөгөө Арнолд Шварценеггер гээд жүжигчин шүү дээ. Тэр хүн ингээд Терминатор гэдэг. Ингээд нөгөө бодибилдингийн ингээд дэлхийн аварга олцоод тэгээд тухайн хүнээс ингээд нэг сэтгүүлч чад та ингээд ийм том амжилтанд хүрчлээ. Таны дараагийн зорилго чи юу вэ гэсэн чинь би Холливуудын номер 1 жүжигчин болох гэдэг. Нөгөө сэтгүүлч бүр ангажсан байгаа байхгүй. Хөө ямар сони юм бэ гэд. Тэгсэн чинь удахгүй угаасаа нөгөө Терминатор киноч ингээд ашиг орлогоороо дэлхийд хоёрт орж байгаа шүү дээ. Яалтчгүй ингээд номер 1 жүжигчин болсон. Тэгэхэд өөр нэгэн сэтгүүлч чад таны дараагийн зорилго юу юм бэ гэхэд тэгэхэд тэр хүн хэлжсэн баг. Би ингээд улс төрийн нөлөө бүхий хүн болно гэд. Тэгээд нэг можийнх нь амбан захирагч болж ирсэн. Тэгэхээр тэр хүн нэг талаасаа бол өөрөөгөө ялан дийлсэн. Танад мэдсэн ийм л хүн гэсэн. Бяцлаглалыг бас хэрэгжүүлдэг баахан байна тий. Тэрийг яг нөө хэрэгжүүлдэг үгийг нь бол мэдэхгүй. Гэхдээ дэлхийн нөгөө алдартай хүмүүс гэх юм бол Стив Джобс ч байт юм уу, Билл Гейтс ч байт юм уу, яг энэ майндфулнес чиглэлийн ийм тусгай багштай байсан юм хүмүүс. Хоёулаа өнөөдөр бяцлаглалын талаар ярина. Тэр дундаа илүүтэй энэ майндфулнес бяцлал гэж юу юм бэ? Сүүлд болвол нэлээд их сонсогддог болчлоо. Яг чихний хажуугаар ингээл альва нэг подкастн дээр ч юм уу тий хүмүүс энэ майндфулнес бяцлал гэдэг зүйлийг ингээл ярьдаг болчлоо л доо. Тэгэхээр энэ бяцлал нь яг ямар бяцлаглалын бусад бяцлаглалын төрлөөс юугаараа ялгаатай юм болоо? Майндфулнес гэхээр ер нь ухамсар гэж орчуулагдаад байна л да монголоор. Тэгэхээр яг энэ бяцлаглалын төрлийг монголоор бас юу гэж хэлвэл илүү зохилттой болоо. Тэгэхээр яг энэ орчуулгын хувьд бол нэг хуу хүн болгон өөрөөхөөр орчуулад ингэ яваад байгаа. Миний хувьд бол яг сэрүүн ухамсар буюу одоо анхаарал төвлөрөл гэсэн. Тэгэхээр анхаарал төвлөрлийн шилжилт, хуваарлалт, төвлөрөл гэсэн ийм гурван зүйл чинь бол одоогийн нийгэмд бол ингээд сошиал орчин хэтэрхий хөөцснөөс бол асуудал болоод байгаа шүү дээ. Яг үнэ. Тэгэхээр яг хүн бяцлал хийнэ гэхээр бидний гаргадаг алдаа нь юу вэ гэхээр өглөө нэг 30 минут бяцлал хийдэг, орой нэг 30 минут бяцлал хийдэг. Энэ зүйл чи өөрөө яг биднээс ингээд төсөөлөд бодох юм бол та өнөөдрөөс эхэлж эрүүл зөв хооллыг шийдлээ гэж бодоход та өглөө нь ингээд эрүүл зөв хоол чи өдөр нь холестерин ихтэй түргөө хоол ч юм уу идээддэг эсвэл ингээд орой болохоор ингээд жоохон алкогол хэрглэждэг ч гэдэг юм уу. Энэ байдал чи өөрөө ингээд бяцлал болж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан яг ингэж нэг өглөө юм орой гэж хэсэгчилсэн байдлаар бяцлал хийгээд байдаг. Майндфулнес бяцлаглалын гол зорилго нь тухайн хүн алхаж ийсэн ч, ажил төрлөө хийж ийсэн ч, унтж ийсэн ч, хүнтэй юм ярьж ийсэн ч, яг одоо ингээд сууж ахтаа хүртэл ингээд бяцлал хийгээд байж 24 цаг байж болдог. Ийм бяцлал болохоор. Тэгээд нэг заавалчгүй ингээд нэг суугаал завшилаа олго өөртөө юм тусгай орчин бүрдүүлээд ингээд байх шаардлага ерөөсөө байхгүй. Ямар сонирхолтой юм бэ? За тэгээд үзэгчд маань үзэж байвал илүү бас дэлгэрэнгүй гоё сонирхолтой мэдээллүүдийг үргэлжлүүлээд би асуух болно. Тэгээд манай сэтгэл зүйч Алтан гэрэл надтай хамт байгаа. За тэгээд mindfulness одоо сэрүүн одоо ухамсарын бяцлал гэж ярьж байна. За дээр нь бүр ингээд заавал тусгай орчин бүрдүүлээ. Заавал одоо нэг цаг хамаарахгүйгээр бүхэл цагт ингээд байхдаа ч гэсэн бяцлах боломжтой гэж юм тий. Энэ бяцлаглалын төрөл ямар хүмүүст илүү тохиромжтой байдаг юм бэ? Тэгэхээр энэ бяцлаглалыг ер нь бол нэг 6 наснаас дээш насны хөгшин настай одоо офисын ажилтай ажил төрөл мэргэжил хамаарахгүйгээр нас үс хамаарахгүйгээр хийж болдог. Тэгэхээр энэ нөгөө бяцлаглалын үр дүн гэхээр би өмнө нь ингээд нөгөө одоо жилийн 365 хоногийн бараг 360-д ингээд
өдөр болгон 1-2 цаг бясалгал хийдэг гэсэн. Тэгэхээр бясалгал хийдэг зүйл чи өөрөө ингээд оюун санаагаа хөгжүүлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би магадгүй фитнесээр хичээлдэг байсан бол ингээд нэг гоё бие хаатай болоод ингээд тогтчихно. Тэр бие хааг ингээд хин нэгэн хулгайлаад аваа явчихгүй шүү дээ. Бясалгал гэдэг зүйл яадаг вэ гэхээр тэрийг байнга ингэж дасгалжуулахгүй бол ингээд буцаад өмнө байсан хэвэндээ бараг очиж болдог. Тэр хүний нөгөө хийжсэн туршлага нь мэдлэгийн л үлддэг болохоос яг нэг үр дүн ингээд байхгүй болчдөг. Тэгэхээр би 3 жил ингээд тасралтгүй өдөр болгон бясалгал хийгээд гарсан нэг юм үр дүн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үр дүнгээ ингээд би бясалгал хийгээ болсон чи алдсан байхгүй. Дараа нь нөхөж тэр үр дүндээ хүрэхин тулд нэг ойролцоогоор хамгийн багадаа 2 жил хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр би mindfulness бясалгалаар ингээд 3 сар хичээллээд 3 жилийнхаа үр дүнд буцаад хүрч ирсэн ийм тохиолдол байдаг. Маш үр дүнтэй нөгөө өдрийн 24 цаг бясалгалаа хийгээд байгаа болохоор. Тэгвэл дараагийн асуултаа ингэж асуумаар санагдлаа л да. Алтан гэрэл маань сэтгэл зүйч хийдэг. Сэтгэл зүйч одоо яг энэ сэтгэл зүйтэй бясалгал хоёр хэрхэн холбогдоод байна нэгт. Мөн одоо таны хувийн одоо journey те энэ одоо аялал чинь яаж явж байгаад энэ бясалгал гэдэг зүйлтэй тэр дундаа энэ mindfulness гэдэг бясалгалтай холбогдчих уу? Тэгэхээр яг уу бясалгал гэдэг зүйлийг хүмүүс нөгөө шашин талаас нь аягүй их тусгаж авдаг. Тэгэхээр яг 1900-аад оноос ахгуулаад энэ сэтгэл зүйч, неврологчд байна, сэтгэл засалч нар ингээд өөрсдөө ингэж хамтарч агаад одоо баруун нэг гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ шашны нэр томьёо холбогдолтой бүх зүйлүүдийн аваад зөвхөн одоо хувийн хөгжил, тарих мэдрэл сэтгэл зүй талаас нь ингээд бүх аргачлалуудын арга техникүүдийг оруулаад mindfulness буюу одоо нэгсэндээ төвлөрөл хөгжүүлэх гэсэн үг л дээ. Энэ байдлаар бол оруулж өгсөн байгаа. Тэгээ одоогоор бол энэ Oxford, Cambridge, Emory гэдэг ингээд сургуулиудад дандаа нөгөө хөтөлбөрөөр сонгос оролцох кредит байдлаар бол оруулж өгдөг. Иймэрхүү болгоцсон. Тэгээ миний хувьд болохоор анх бясалгалтай 2012 онд Таиланд Дамаке хийдийн Таиланд ламтай бясалгал хийж сурч ирсэн. Манай лам болохоор тий нөгөө 120 хэдэн сахалтай. Манай Монгол лам нар чинь нэг 5 мянган сахалтай байдаг шүү дээ. Тэр хүмүүс ингээд 120 хэдэн сахал гэдэг бол хоригдсан 120 хэдэн зүйл байдаг гэсэн. Тэгээ тэр үнээр ингээд шууд бясалгал заалгаж бол анх сурж байхдаа анх би ч өөрөөгөө нөгөө айгуу тайван уужуу гэд уур бухимдал надад байхгүй стрессгүй тийм хүн гэж боддог байсан чинь бясалгал хийгээд ирсэн чинь би өөр нэг зүйлийг амар сайн ухаарсан юу вэ гэхээр би ямар ийм тогтворгүй сэтгэл хөдлөл өндөртэй сэтгэл хөдлөлтөөр шийдвэр гаргадаг ямар их уур бухимдал миний дотор ингэж нуугдж байдгийг би ойлгосон байхгүй. Миний нөгөө мэддэг алтан гэрэл чинь шал өөр хүн байсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь бол тасралтгүй бясалгал хийгээд тэгээд 2020 онд болохоор мастер хамгаалалтаа бясалгал хавсын аргаар дасгалжуулалт явуулах гэжсэн энэ сэдвэр мастер хамгаалаа. Тэрнээс хойш яг нөгөө энэ mindfulness чиглэлээр сэтгэл заслын уулт нэг арга байдаг. MBCT буюу mindfulness based cognitive therapy гэдэг энэ аргаар одоо хүртэл ингээд зөвлөгөө заслаа явуулж байгаа. Тэгэхээр бясалгал сэтгэл зүй хоёр яг юугаараа холбогдоод байна? Тэгэхээр сэтгэл зүйч нар тэгдэг штеп бясалгал хий тий. Зүгээр хувьдаа ингээд бодохоор сая та хэлж ин бясалгал гэдэг чинь ер нь өөрийгөө олох, өөрийнхөө дотоод мөн чанарыг олох, зөв бурууг эндэнслэх, буруу байх юм бол буруугаа ялан дийлэх нэг иймэрхүү процесс яваад байгаа юм болоо. Тэгэнгүүт сэтгэл зүйч нарын бас нэг зөвлөдөг зүйл бол өөрийгөө хэн гэдгийг олох хэрэгтэй, тэгжээж дараа нь хүнийг олох хэрэгтэй гэдэг энэ огтлцлоор хамтдаа ингээд огтлцоод байна уу? Ер нь ягаад сэтгэл зүй бясалгал хоёр байнгын хамт байдаг юм болоо? Тэгэхээр нөгөө сэтгэл зүйч нар яадаг л өөртөөгөө яар өөрийнхөө дотоод хүүхдтэй яар гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр яг хүнд бол нэг юм өдөрт одоо 40-60 мянган бодол орж ирдэг. Энгийн хүнд гэсэн үг шүү дээ. Стресстэй эсвэл готролтой төвшөлтэй байгаа тохиолдолд эн чинь 90 мянга 100 мянга болоод явцдаг. Тэгээд хүний нөгөө тархины нейронуудын холбогдох хурд гэж бас байт юм байна л да. Энийг бол ингээд мэдрэлийн хурд. Тийм. Биднээс одоо ингээд 440 Гц гэл ингээд ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нейронууд нь ямар хурдаар холбогдож байна? Тухайн тийм бодол орж ирдэг, сөрөг бодол орж ирэх үү, эрг бодол орж ирэх үү гэдэг. Тэгэхээр биднээс хамгийн одоо өндөр давтамж нь болохоор дельта одоо биднээсээ хувьд бол нам унтж явах үед шөнийн нэг 2-3 цаг нам унтдаг хүн. Тэр үед бол хүний тарих дельта холбоор дээр ажиллаад дараа нь яадаг вэ гэхээр тета холбоор дээр ажилладаг. Энэ болохоор хүн яг дөнгөж одоо нэг сэрээгүй арай одоо бусд унтаад нэг удаагүй ах үеийн эсвэл сэргээс арай өмнөх үеийн нэг юм тархины төлөв болгоод дараа нь альфа буюу яг энэ бясалгалын үе явахгүй юу? Энэ бясалгалын үе дээр яаж очдөг вэ гэхээр нөгөө дөнгөж унтахын өмнө нойромгүй ах дөнгөж сэрсний дараа ч үт юм уу? Манай монголчууд ярьдэн шүү дээ нэг юм
хар нүр хуудахталгүй юу хэрүүл уруул хийлээ, орондоо дууллаа. Шөнө орой одоо хэрүүл нэгэнтэй муудалцлаач байд юм уу гэд. Энэ үе чи яадаг вэ? Хүний тарих нөгөө альфа үе дээр ажиллаж идэг учраас нөгөө маш их гэмтэл авах магадлал өндөртэй байдаг. Тэгэхээр сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ийм хэв хууль бидний одоо өвөг дээдсээс авахгүй уламжлалтад гараад ирсэн. Тэгэхээр уучлаарай саяны яриан дээр ингээд таслаад ярих юм бол хүний одоо тархины тэр шүн орой олсон ийм ямар долгион дээр байдаг гэсэн бэ? Сая дэлт. Тийм. Илүү ийм нөгөө альфа. Тэгэхээр ямар хуу байна гэсэн үг тэр? Тэгэхээр эмзэг байна гэсэн үг үү? Тийм эмзэг байна гэсэн. Зүг зүг. Аха. Ярианы үйлдвэрчсэн яг ингээд альфа долгион дээр ярих юм бол ингэж авахгүй альфа долгион дээр гэж ийм уянгалуулж ярих шаардлагатай болчихно. Тухайн альфа долгион дээр аваачихын тулд бол. Хоёулаа болохоор бета долгион дээр ингээд яриа явуулж байгаа. Гэхдээ бета долгион дээд, дунд, доод гэсэн ийм гурван төвшөнтэй явагддаг. Бета долгионыг бид нар ингээд дунд эсвэл доод төвшин дээр явж байгаа тохиолдол бол сэтгцийн одоо асуудал бол болохгүй одоо хэвэн байна гэсэн үг шүү дээ. Банк дээд долгион дээр ингээд бета долгион яваад ах юм бол тухайн стрессдэх бүх юм одоо Монголод 3.1 нь сэтгцийн тулгамдсан байдалтай гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр тархинд банк нөгөө дээд бета долгион дээр яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг буулгахын тулд нөгөө түрүүний ярьсан mindfulness-ийн бяцлал хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр ер нь бол баг нийгмээрээ баг энэ бяцлаглыг хийгээд хөвшөөд сурах хэрэгтэй болоод байна да тийм. Тэгвэл ер нь энэ mindfulness бяцлаглыг хийх хамгийн ихний шат нь юу гэдэг юм бэ? Ер нь хэдийн хугацаанд бас бүрэн дүүрэн бяцлал хийх боломжтой болдгийм бол. Тэгэхээр нөгөө зүүн тарих, баруун тарих гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зүүн тарих чи өөрөө нөгөө логик сэтгэлгээний тарих. Тэгэхээр энэ нөгөө логик сэтгэлгээний тарих яадаг гэхээр нөгөө санаа зовнилыг бол гарч ирж байдаг хүн нэг бол өнгөрсөндөө амьдардаг, өнгөрсөндөө харамсаж амьдардаг. Эсвэл ирээдүйдээ амьдардаг гэдэг байгаа шүү дээ. Таны хувьд бол одоо ингээд өнгөрсөн одоо ирээдүй гэсэн бүх цаг үе санаа зовж байна. Хэдэн хувь нь одоо өнгөрсөндөө, хэдэн хувь нь одоо За яг ингээд бодсон чи амар өнгөрснөөр амьдрт юм шиг байна. Бараг 70% нь өнгөрсөн гэж орж ирээд байгаа юм. Тэгэхээр нилийн юм өнгөрсөн лугаа чиглэсэн хүн байх шиг байна би тий. Тэгэхээр 20% нь 30% нь магадгүй ирээдүйн лугаа юм болоо. Тэгэхээр түрүүний ярьсан нөгөө нэг стресстэй ч юм уу бухимдалтай хүмүүс 90,000 боддог гэдэг гэж байгаа ш. Тэрний 96% нь хэрэггүй бодол байдаг. Ойлгохт бодол. Тий ойлгохт бодол. Өнгөрсөндөө харамссан, ирээдүйдээ санаа зовсон ийм бодол байдаг гэсэн. Тэгэхээр mindfulness-ийн гол зарчим чи өөрөө энд одоо гэсэн зарчим аахгүй юу? Одоо цагтаа амьдрах. Өнгөрснөө огт бодохгүй байх нь зөв. Өнгөрснөөсөө мэдээж биднээс сургамж авж байгаа хэлбэр нь бол 20% байна. За. Одоодоо биднээс 60% амьдрна. За. Ирээдүйдээ мэдээж нөгөө төлөвлөгөө байна шүү дээ, тийм. Энэ нь бол 20% байхаар 20 60 20 болж ирж байгаа. Тэгээд ирэх юм бол хүний сэтгцийн эрүүл мэнд хэвэн байна гэсэн. Одоо ингээд бясалгал гэхээр л ингээд нэг хоёр гараа ингээд тий эсвэл нэг юм өрөөгөө нэг жоохон бүрхэг орчиндаа ачаалаа асаадаг ч юм уу тий. Тэгэл нэг юм жоохон зин одоо дуу тавьдаг ч юм уу, нэг юм тайвшруулах дуу тавьдаг ч юм уу тий. Тэгдэг. Тэгвэл mindfulness бясалгалыг та яг ярианыхаа өмнө хэлжсэн шүү дээ. 6-аас дээш насны хинч хийж болно. За дээр нь цаг болон байршил хамаарахгүйгээр хүн одоо төвлөрлийг би болгож болно гэж байна. Тэгвэл одоо нэг хүмүүсийн чинь гол асуудал чинь ингэж төвлөрч чаддгүй байдал болчиход байна л да. Ер нь маш ингэж богино хугацаанд анхаарал сарндаг болцсон байна. За дээр нь энэ нөгөө ухаалаг утасны хэрэглээтэй дэлгэцээ хамааралтайгаас холбоотой болоод ч тэр юм уу тий үзэрч харж байгаа юмнасаа маш ингэж хурдан сониуч байдал ингэж алдагддаг болцсон байна. Ялангуяа хүүхдүүд. Тэгэхээр ямар алхмыг хамгийн түрүүнд хийх ёстой болоо? Та сая хэлж 60% нь одоодоо төвлөрнө, 20% нь өнгөрсөндөө, 20% нь ирээдүйд төвлөрнө гэж. Тэгэхээр энэ бодлын зүйл яваад байна уу? Тэгэхээр анхаарал төвлөрөл гэдэг зүйл чинь ингээд хаас хайгуу байх тусам нөгөө тарантна гэж ярьдэн шүү дээ. Ийм байгаа тохиолдолд тухайнаас ямар ч ажлын бүтээмж гарахаа болчтой. Тэгэхээр тэр хүмүүс яадаг вэ гэхээр яг одоо цагтаа амьдарч иж бүтээмж нь гардаг гэсэн үг шүү дээ. Та хэрвээ ингээд ажил дээрээ байхдаа мэдээж гэр орноо бодоод санаа зовж идэг. Гэртээ байхдаа ажил төрлөө бодож идэг. Тэгэхээр та тэнд бичил байгаа учраас нөгөө нэг анхаарал төвлөрөл чинь хаана байгааг мэддэх байлцсан. За сүүлийн үед ингээд сошиал орчин одоо рил гэх чинь 90 секунд болчихлоо шүү дээ. Минут тийм. Минут 30 секунд гэдэг. Өмнө чинь 3 4 минут, 3 минут, 2 минут гэж явсаар байгаа. Тэн чинь ингээд хамгийн одоо супер ингээд сэтгэл зүгчнэр
тарих судлаач нар ингээд тэнд ажиллаж байгаа штэ. Тэгээд ирэхээр ингээд судалсаар байгаа за хүмүүсийн ер нь бол анхаарал төвлөрөл гэдэг зүйл чинь байхгүй болоод 90 секундээ бариул бариад барихгүй бол байл гэсэн байдалтай болоод ирсэн. Тэгэхээр хүний анхаарал нэг удаа сарнаад буцаж ирээд төвлөрөхдөө 10 минут болдог. Тэгэхээр та ингээд ажил төрлөө хийж байгаа тохиолдолд 5 минутын зайтай өөрийнхөө утасныхаа мэдээллийг шалгаад бас утсаа оролдоод ингээ хараад ингээ анхааралтай сарнаад тахаар дадал сурчлал болчихж байгаа. Инээсээ болоод тухайн хүний нөгөө ажлын бүтээмж нь бол байхгүй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр түрүүний ярьсан нөгөө Билл Гейтс ч байт юм уу, Стив Джобс ч байт юм уу. Энэ хүмүүсийн гаргаж байгаа амжилт нь бол яг ингээ нөгөө mindfulness байснараа гаргаж байгаа юм бүтээл сэтгэлгээ бол яваад байдаг. Тэгэхээр энэ зүйл юу вэ гэхээр ингээд iPhone-ыг ингээл аваад үзье л та тий. Хэрэглэгчээ судлах, зах зээлээ судлах гэсэн ийм хоёр арга бахаар хэрэглэгчээ судлах юм бол би ингээд хин нэгнээс ингээ асууж та ямар гар утсаж чинь тэгэхээр би одоо компьютерыг оруулж чадах, камерыг оруулж чадах дундаа ганцхан товчлууртай юм утастай болдмоор гэж хэн ч хэлэхгүй байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс ингээд өөрөө сэтгээд iPhone-ыг гаргаж ирж байгаа, Pixar-ыг гаргаж ирж байгаа, iTunes-ыг гаргаж ирж байгаа иймэрхүү байдлаар одоо дэлхийн хамгийн томоохон нээлтүүд бол дандаа хүн 50 байхдаа гаргасан тийм нээлтүүд. Одоо жишээ нь ингээд Ньютоны хөндийн хүчний хууль байна шүү дээ. Ньютон ингээд нэг өдөр модны доор ингээл 50 амраал ингээл нозоорлын байдалтай байжсэн чи гинт дээрээс нь алим унсан ба. Тэгэхээр тэр нөгөө ууралж бухимдаад багтарсан хүн байсан бол ингээд өөстөө оногдож өгчээгүй нэх юм гэж бодсон шүү дээ. Тэр хүн ингээд 50 байсан учраас юу гэж бодсон гэхээр энэ нэр яагаад унсан юм бол тий ямар ингээд юм татгалзал өөрчлөөд ийн гэсэн ийм байдлаар хандсанараа энэ бүх нээлтүүд бий болж байгаа гэсэн. Тэгэхээр анхны тохиолдолд бол ямар ч байдлаар байж болно. Одоо би гэх чинь өөрөө ярамгаас наашаа явдаг. Тийм яг мэдээ. Тэр бол бас бясалгалын том шалгуур шүү тийм. 50 байхгүй байх гэдэг ч юм уу маш олон сэтгэл хөдлөлийг яг тэр ярамгийн зам дээр бол хүн өөрөөсөө олдсон юм шиг санагдсан. Яг тэр зам дээр ингээл яадаг байхгүй. Төвжил дунд чи ингээл өөрийнхөө болчин суллаа ингээл мэдний мөрний болчин сулрлаа, нөгөө мөрний болчин сулрлаа. Нуруу жоохон шилээд нуруугаа тэгшиллээ. Тэг хөл жоохон баатараад хөлнийхөө болчин суллаа гэх ингээд хүн болчингаас суллаад ирэхээр яадаг гэхээр энэ нөгөө амьсгал, цусны эргэл, зүрхний цохолт энэ зүйлүүдийг хүний эртний тарих буюу гипоталамусын тарих удирж идэг. Тэгвэл биднээс нөгөө логик сэтгэлгээний зүүн тарихны ажиллагаа ингээ маш өндөр байгаа шүү дээ, стресстэй бухимдалтай. Тэгээд ирэнгүүт би ингээ болчингаа мэдрээд гээд биеийнхээ үйл ажиллагааг ингээ ажиглаад ирэнгүүт зүүн тарихны үйл ажиллагаа буураад ирэнгүүт чинь нөгөө эртний тарих буюу гипоталамусын тарихны үйл ажиллагаа өндөр болоод ирэнгүүт биднээс түрүүний ярьсан нөгөө дээд бета холбоор дээр байсан долгион ч өөрөө дунд юм уу доод толбор дээр очиод ингээд тохон тайвширчдаг. Ийм байдлаар бол ажилладаг. Ер нь анх эхэлж байгаа хүмүүс за энийг яг хоёлаа дараа нэрээ. Ер нь таны хувьд те яг энэ бясалгал хийгээд бас 2012-3 оноос хойш бясалгал хийсэн гэж байна. За тэгэд mindfulness бас бясалгалыг бас сүүл рүүгээ бас хийсэн байна. Хамгийн гол зөнхлөн гарч исэн өөрчлөлтүүд нь бас юу байв да. Магадгүй бас үйлчлүүлэгч нартаа зөвлөд те mindfulness бясалгалыг заагаад хэрэгжүүлээд яваад хамгийн гол ер нь хүн дээр гардаг эерэг өөрчлөлтүүд нь бас юу гэдэг юм болоо. Илүү тайван болох нь байна тий. Бас өөрчлөлтүүд байна. Хамгийн түрүүнд бол сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаа болчдөг. Одоо би өөрөө ингээд донтолтын эмнэлэгт бол ажиллаж байгаа. Тэр хүмүүсээр яадаг вэ гэхээр гунж гутарсан үедээ ямар нэгэн бодисын хэрэглээ байдаг. Эсвэл хитрхи их баярж хөөрсөн үедээ бодисын хэрэглээ байждаг. Тэгэхээр тэр хүн нөгөө сэтгэл зүгээ өөрөө ингээд хянаад ирэхээр сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаа болоод ирэхээр ядчил нөгөө эрүүл дадал зуршилтай болоод ирчихдэг. Нөгөө талаасаа тухайн хүний одоо эмпати гэж ярьдэн шүү дээ. Хүний нөгөө таньж мэдэх, өөрийгөө оронд нь тавих, ойлгох. Тийм байдал нь бол нэмэгж ирнэ. Хамгийн сүүлийн үед яригадаад байгаа soft skill буюу зөөлөн уур чадвар гэдэг чинь багаар ажиллах, хамтын үйл ажиллагаа, нэгнийгээ дэмжих энэ байдал бол маш өндөр нэмэгдэж өгдөг. Тэгэхээр яг энэ нийгэмд бизнесийн салбарч байна уу, одоо хувийн хөгжлийн байна уу, бүх зүйлд нь хэрэгтэй ямар ч нөгөө сургалтаар олж олдгүй энэ чадруудыг хөгжүүлж өгдөг гэсэн. За тэгвэл маш бас өр өгөөчтэй бясалгал байна гэж хараад байна л да. За одоо яг ингээд та бит хоёрыг үзээс суугаа магадгүй лайв үзэж байгаа эсвэл телевиз үзээд яг буудан дээрээ сууж байгаад орж яваад бол маа хин бидгийн тийм бас энэ бясалгалыг хиймээр санагдчихвэл яг хэдүүлээ одоо би ингээд би ч гэсэн хиймээр байна л да. Хийж одоо хөвшмээр байна. Тэгэхээр юунаас эхлэх хэвээр болоо та сая хэлж ин булчингаас суллахаас одоо ингээд эхлээд ерөөхдөө эхлэнэ гэж юм тийм. Тэгээд яг ийм нэг ийм топ зөвлөгөөнүүдийг зааварчилгааны дүүгүүл яаж хэдүүлээ хийх вэ? Тэгэхээр энэ дэр хамгийн түгээмэл арга нь амьсгалаа ажиллах арга гэдэг шамаата бясалгалын
аргын нэг хэлбэр байхгүй юу? За. Тэгэхээр хэвтчихсэн ч байсан, суужсэн ч байсан ингээд цэг суугаад тэгээд ажил төрлөө хийж яж болно хамаагүй. Гадаа алхчихсан ч болно. Тэгээд зөвхөн агаарын урсгалыг мэдэрдэг. Амьсгал авахдаа мэдрэгч байгаа агаарын урсгалыг. За тань жоохон нүдэ байна. За хамраар орж байгаа агаарын урсгалыг мэдрээрээ. Зөвхөн хамраар орж байгаа. Энийг жоохон инээ түрээд уучлаарай. За сэрүүн эсвэл бүлээн хамрын баруун эсвэл зүүн хоглохоор орж байгаа. Хамрын урд эсвэл дунд хэсгээр орж байгаа. Яг ингэ бясалгал хийх гэхээр миний жоохон ингэ инээ түрээд ах юм багшаа яг хоо. Тэгэхээр энэ за уучлаарай. Би юуг нь яриад өгчээ. Яаж байгаа гэхээр зөвхөн агаар урсгалыг л мэдэрч байгаа. Хамраар орж байгаа. Хамрын баруун, зүүн эсвэл одоо дунд хэсэгт мэдрэгч байгаа, сөрөг мэдрэгч байгаа, бүлээн мэдрэгч байгаа. Энэ дээр ерөөсөө бодол оруулж өгөхгүйгээр зүгээр л мэдэрч байгаа гэсэн. Агаарын урсгалыг ерөөсөө мэдэрнэ л гэсэн үг юм байна. Ердийн амьсгалахтай. Хүмүүс ч нөгөө яг мэдрэхийн тулд бүр ингээд ширүү амьсгалдаг, гүнзгий амьсгалдаг гэдэг тий. Хэвийн амьсгалж байгаа агаарын урсгалаа мэдрэхэд болно. Анх хийж байгаа хүмүүст мэдээж болно нэг хэцүү. Тэгээд ингээд нэг удаа хийгээд мартчих болно. Дараа нь санахаараа ахаад нэг хийж болно. Тэгтээ нэг хийхдээ одоо ойролцоогоор нэг 30-аас дээш секунд байхад л болж байгаа. Тэгээл мэдэрч байгаа л тэгээл өөрөө хэмиг хийж байгаа л тэгээл босч ирээл мэдрээл. Тэгэхээр энэ үед яадаг вэ гэхээр хүний нөгөө би одоо ингээд сэтгэл зүйн зөвлөгөө өгөөд явахаар хамгийн түрүүнд тухайн хүний амьсгалыг ажигладаг. Тэгэхээр яг ингээд нэг юм хүнд шинж тэмдэгтэй хүмүүс яадаг гэхээр ийм хооронд юм богино. Маш богино амьсгал. Гэт нэг юм байдлаа ингэж амьсгалдаг гэсэн. Арга гайгүй хүмүүс нь ингэж амьсгалдаг. Бүр ингээд одоо ямар ч асуудалгүй хүмүүс нь бол ийм одоо нэг өсөндөө баг ингээд өрц буюу одоо хүүс гидсэн ингээд одоо цөрийн гэж ярьдэн шүү дээ. Ингэж ирж идэг. Тэгэхээр хүн ерөөсөө уур бухимдалтай стресстэй байгаа тохиолдолд айгүй юм гүйхэн амьсгалдаг. Гүйхэн, хурдан тийм. Та магадгүй ингээд уурал бухимсан үедээ өөрийнхөө амьсгалыг мэдрэх юм бол юм нэг юм үл мэдэгдэх ус юм зөөлөн орж ирдэг. Бүр заримдаа бүр амьсгалаач төгжсөн байх тохиолдол юм тийм. Уур хүндлээ үед бол ингээд нэлээд юм ширүү амьсгал мэдрэгдэнэ. Дөнгөж унтаад сэрээд амьсгалаа мэдрэх юм бол ингээд баг мэддэхгүй шухуу юм зөөлөн амьсгал орж ирдэг. Тэгэхээр хүн амьсгалаа мэдрээд ирэхээр тайвширдаг. Тайвширхаараа амьсгалаа мэдрэхэд хүндрэлтэй болж ирдэг. Тэр үед нь ахаад илүү гүнзгий анхаарлаа төвлөрүүлээд амьсгалаа мэдрэхээр нэг хэсэг мэдэрч ахаад тавьшрах юм бол нөгөө амьсгал нь ахаад байхгүй болчихдээ. Энэ байдлаар ингээд нэг гүнзгэрч явсараа тухайн нэлээд гүнзгий тавьшрах юм боломжтой болчихдээ. Тэгэхээр нөгөө амьсгал гэдэг зүйл чинь түрүүнд ярьсан гипоталамусын тарих удирддаг гэдээ ярьсан шүү дээ. Тэгэхээр яг энэ байдлаараас ингээд илүү юм тавьшрах, эерэг болох юм боломжтой болчих. За тийм байдаг гэж үнэхээр сонирхолтой бас гоё юм. Сая ингээд яг энэ агаарын урсгалыг мэдрээд эхэндээ жоохон ингээд нэг жоохон сонирн байсан бол яг хоёр дахь байдлаар амьсгалаа аваад анхаарлаа төвлөрүүлээд амьсгалын урсгалыг яг халуун бүлээн юу гэдгийг те энэ одоо энэ агаарын урсгалыг мэдэрсэн чинь нэг юм гоё юм тайвширч байгаа юм шиг мэдрэмж төрж байна. За өөр ямар аргачлал байдаг вэ? Хүмүүс хийхэд уг нь хамгийн гоё хэрнээ нэг алдаа гаргадаг нэг юм арга байдаг. Юу гэхээр гадуур алхаж байхдаа хэрэг тойрноо ажигладаг. Нөгөө ажиглалтын гэж байсан хамгийн анх хэлэхтэй. Гудамжаар алхаж байхдаа эргэн тойрон гээл яг байгаагаар нэг ажиглал. Энэ мод бол мод байна. Энд хогийн сав бол хогийн сав байна. Тэнтэй хүн явж байгаа бол хүн явж байгаа. Тэнд ингээд бодол оруулахгүйгээр ажигладаг. Тэнгүүд бид нар юун дээр алддаг вэ гэхээр энэ пупа хогийн сав нь сагдсан байж тээ. Тэнд нэг гуйлгч хог түүж штэ. Тэнд нэг согтун хар өглөөгөр юугаа уучдаг байна. Тэнд нэг рекламны плакат байна, нэг хүүхэн байна, ямар хүүхэн бэлээ, юу вэ тэгээд бодол оруулаад ингээд сарнаа явчихдаг. Зүгээр л байгаагаар нь мэдрэхэд мод шаралсан. Тэгээ унсан бол унсан, зам нойтон бол нойтон гэдэг энэ байдлаараа. Эсвэл зүгээр алхаж байхдаа ингээд бүр чадахгүй хэцүү байх юм бол хөлийн улаан мэдэрч болдог. Хөлийн улаан чинь маш олон нөгөө мэдрэлийн цэгүүд байгаа. Тэгэхээр зүгээр л ингээд хөлийн улаанд мэдрэж байгаа мэдрэмжээ дагаад явах юм бол бас зүгээр. Сүүлийн үед чинь хүмүүс чинь ямар гоё юу алхахаа болцсон. Тэгэхээр алхна гэдэг бол мэдээж нөгөө тухайд бас илүү их нөгөө нэг юм сэргэлтийг өгч яадаг юм мэдэр. Гоё бас гоё сонсогч байна. Жинхэнэ гараад алхмаар санагдлаа.
Тэгээд нөгөө альва юмсыг харахаараа би дандаа нөгөө шүүмжлэх гэдэг. Яг сая таны хэлдгээр одоо хогийн савны хог халдсан байна уу? Тинчээ эсвэл нэг гулх одоо ямар их хүн явж ин тэ энэ хүн одоо ингэчгүй яагаа вэ, тэгчгүй яагаа вэ, хөөх юм ингээл нэг бол өрөвдөж хайлна, нэг бол юу гэдгийг сайхан мухаг ингээл шүүдэг ч юм уу тэ ямар нэгэн юмыг харахаараа нэг жоохон юм шүүмжийн чин чанартай л болцсон юм байна л даа гэж бодлоо сая таны яриан дундаас. Тэгэхээр яг юмсыг болвол шүүхгүйгээр байгаагаар нь өөртөө бодол оруулахгүйгээр зүгээр л хараад явах нь бас нэг бясалгал болж ирж байгаа юм тий. Хүний тарих яаж ажилтдаг вэ гэхээр би одоо ингээд тантай ингээд танилцсан чинь дэлгэр цэцэг гэж хэлж штэ. Тэгэх юм бол би урд өмнө таарлж исэн, уулж исэн бүх дэлгэр цэцгүүдийн мэдээлэл одоо мэдрэмж надад орж ирэх байхгүй. Эсвэл ингээд тантай адилхан урд нэг ийм хүнтэй уулзсан чинь энэ хүн нэг иймэрхүү зан характертай байсан да. Тэр хүнтэй би ингээд эерэг харилцаатай байсан бол таныг хараад шууд эерэг мэдрэмж орж ирнэ. Сөрөг мэдрэмжтэй байсан бол шууд уур уцаарч байдаг юм уу, дургуус л өрч байдаг юм уу, шууд ингээд өөрийгөө зугт эсвэл тэнц гэдэг шиг ингээд хамгаалтууд авч эхлэх байхгүй юу. Тэгэхээр энэ mindfulness-ийн бясалгалыг хийснээрээ юмсыг яг байгаагаар нь хүлээн. Одоо ингээд бодъё л да ингээд таны дарга ингээд танилуу бүр ингээд уурлаа, бухимдаад, орилоод чаралж ин гэдэг зүйл чинь нэг юм эрчим минерал ингээд танд ингээд халтаагаад тий нөмрөөд авчсан гэсэн үг шүү дээ. Та тэр зүйлийг яаж хүлээж авах вэ гэдэг нь хамгийн чухал болж байна. Одоо ингээд нэг юм юу байдаг шүү дээ. Хүмүүс ярьдаг шүү дээ, нэг юм энергис хордог вампир юм хүн байдаг гэдэг. Та тэр талаараа юу гэж боддог вэ? Бас байдаг шүү. Ер нь бол нэлийн юм хаалт үсгцэн, уулзахад нэг тийм тухгүй мэдрэмж өгдөг. За бүр ингээд уулзаад гараад явхаар бүр тухгүйгаас гадна бүр юм ядарсан юм шиг мэдрэмжийг өгдөг. Тийм хүмүүстэй бол хэд хэд удаа таарч лээсэн. Тэгэхээр нөгөө яг энэ тохиолдолд бол маш олон судалгаагаар энэ бодол, мэдрэмж хоёрын аль нь төрүүлж ирдэг юм бэ гэж судлаад үзсэн чинь мэдрэмж нь төрүүлж байгаа чинь ардаас нь бодол нь орж ирдэг байгаа. Тэр хүн нэг талаасаа ингээ энергис хороод вампирлаад байгаа юм биш. Таал нөгөө тэр зүйлийг эсэргүүцэж хүлээж аваад байгаа болохоор өөрөө яагаад байна гэсэн. Зөв. Их гоё санагдаж байна. Тэгээд mindfulness бясалгалын талаар бас нэг хоёр зөвлөгөөг бас алтан гэрэл сэтгэл зүйч маань өглөө. Эхнийх нь амьсгалаа мэдрэх, амьсгалын урсгалыг мэдрэх. Хоёр дахь юм бол юмсыг яг нөгөө бодол болгож оруулахаасаа илүү зүгээр байгаагаар нь ажиглах энэ нэг байдал байна. За мөн одоо алхаад явж байхдаа хөлийн улаан мэдрэх ч гэдэм үү тий. Өөр ер нь ямар хідэн за мэдээж тоо байдаг бол тоог нь асуумаар санагдлаа. Ер нь хідэн ийм арга барилууд байдаг бол энэ дэр нөгөө нэг энэ арга нь бол тоо томшгүй болон. Одоо биднэрт хамгийн хэрэгтэй өөр нэг арга бол эмэгтэйчүүдэд өгөх арга болохоор юу гэхээр хоол идэхтэй. Хоол идэхдээ эхлээд тэр хоолыг харна тий. Өнгө бодог нь яаж сүлэлцсэн, дараа нь үнэрлэн ямар үнэрлж байгаа юм. Тэгээд тэрнийхээ ингээд нэг амаараа ч гараараа мэдрэн тий халуун хүүтэн тэгээд сэрээ халбаараа хатгаж үзэн хатуу зөөлөн гэдгийг мэдрэн дараа нөгөө хоолоо ингээд амтлаад хүнээлж нөгөө угдаа юм одоо гашуун амт, эсгэлэн амт тий чихэрлэг амтыг энэ тэндээ мэдэрдэг. Тэр нь ингээд хүний шүүлстэй ойлдоод яаж мэдрэгдэж яаж ингээд хоолоор даваад яаж хотоод гэдсээр ингэж гүйж байгаа энэ бүгдийг ингээд мэдрээд ирэхээр яадаг гэхээр биднээс нөгөө таргалтын асуудал байна шүү дээ. За. Таргалт яадаг вэ гэхээр идчин гэсэн мессежийг тархинд өгөхгүйгээр бид нар ингээд зурагт үзэнгээ Facebook оролтонгоо идээд ингээд ухамсаргүй идээд байгаа учраас тархинд ерөөсөн цацсан мэдрэмж өгөхгүй. Тийм учраас нөгөө хүн чинь маш их идээд тэрнээс болоод жингийлүүдэлтэй болоод байгаа. Яг тэр хоолыг ингээд үнэхээр 5 м хүрээ мэдрээд ингэж идэх юм бол маш бага идээд тархинд цацсан мессежийг өгөнгүүд нөгөө хүний хоолны тэглэн хэвэн болчих боломжтой. Тэгэл үүнээс гадна нөгөө шүдэ угаахтаа байж болно. Тэгэл унтахтаа байж болно. Унтахтаа ядчил ингээл ороо яаж мэдрэх үү те би хаана даралт мэдрэх чинь хаана хүрэлцэж чинь те материал нь яаж мэдрэх чинь ч үгүй юм уу энэ талаас нь ингээ мэдрэх ч үгүй юм уу бүх зүйл дээр ингээд хэрэглээд явах боломжтой учраас хэдэн мянган арга байж болно. Хэдэн мянган арга өдөрт юу хийдгүү тэр болгон дээр байгаа гэсэн. Гол нь л ер нь бол мэдрэх бас бодол өөрийнхөө бодлыг одоо удирдах амьсгалаа одоо зөв авах тэгээд олон л юм ярих нь л да тийм. Тэгээд за
ер нь бол яг одоо ингээ хүн чинь ингээл сая та хэлж ин л та ингээл аюу гоё амьсгалаа ингээл удирдаал гоё тайван байгаа л тийм. Гэхдээ бидний амьдрал бол бас л гинтийн тааварлашгүй нэг тийм зүйлсээр олон байдаг. Гинт одоо уурлах одоо тохиолдол бол бишгүй дэлэдэг тийм. Хэдий ингээд mindfulness бясалгал гээл өөрийгөө сайхан ингээл тайвшруулж байгаа ч гэсэн нөө бусдын үлгөөр уурлах зүйлс их байдаг л да. Тэгэл нэг мэтгэд л ингээл уурлчихсан, нэг мэтгэд л дүрлцчихсэн байдаг. Энэ үед ер нь яах ёстой гэдэг юм болоо. Тэгэхээр бидний ингээд амьдрал яг юм аахгүй юу? Одоо үнэхээр хүний амьдралд ингээд хэрэгтэй тийм ном байдлаа гэж бодъё л да. Бестселлер болцсон ийм ном байлаа гэхэд тэр номон дээр бүх зүйлийг үнэн бичсэн тэрүүгээр нь ингээд аваа явах юм бол мэдээж нөгөө хүний амьдрал сайхан амьдрах боломжтой. Тэгтэл хүн за чи энэ номыг уншаад яг эннийхэн дагуу амьдраарай гэж хэлэхээр бол нэг ч хүн бол тэхгүй шүү дээ. Тэгэхээр энийг нөгөө одоо ингээд би бас анх надад тийм өрхөө асуудууд айгүйх гарч ирсэн. Энгийн 50 байгаа үедээ асуудал байгаа үедээ ингээл нөө бяцлаглаа хийгээл гоё байгаа, эерэг байгаа, ингээл ирэнгүүт асуудалтай болонгууд юм бяцлал хийх нөгөөдгөндөө ингээд хүлэгдээд баригдаад нөгөө бодлоо ингээл өргөжлүүлж бодоол. Тэгээ нөгөө бяцлал хийхээ мартчихдаг гэсэн үг. Тэгэхээр биднес ингээд маш их одоо оролдлогоор дадал зуршлуулгаад энийг ингээд байнга авч явахгүй бол бид чинь ингээл сэтгэл зүйчдэр очиж байгаа хүмүүс ч гэсэн яг тийм аахгүй. Асуудал нь бүр ингээд хүндрээд өөрөө ингээд дийлхэ байлаад ирэнгүүт тийнээс тусламж авдагтай. Адилхан өөртөө ингээд ажиллаа явж байсан чинь асуудал гараад ирэнгүүт юун тэрийг мартаад нэг асуудалтайгаа орооцолтоод ингээд явчихдаг. Тэгэхээр энийг нөгөө бүр ингээд дадал зуршил болгох хэрэгтэй. Байнгын. Өөрөө ингээд хичээгүй байсан ч гэсэн надаа нэг юм юу байдаг байсан. Тоологч юм мөргөлийн бөгж мөргсөн хүмүүс ингээ бүгд дарахангууд 1 2 3 гэж тоон нэмэгддэг. Би тэгээд тэрийг ингээ байнга зүүж яваад дасгал хийх болгондоо нэг дараад ингээл өдөрт 50 болоо 60 болоо 70 болоо тэгэл 300 болсноос хойшоо би тэр тоог дарахаа болцсон. Ягаад тэгэхээр би нөгөө рефлекс болцсон учраас нэг мэтгэд өөрөө ингээд болчингаас олцсон нэг өдгөд амьсгалаа ажиглцсан сууж яадаг рефлекс болоод. Тэгэхээр хүн болгон ингээд энийгээ рефлекс болтол нь хичээж чадах юм бол энэ зүйл чинь ингээд насан туршиж чинь ингээд хамт байх дадал зуршуулсан ийм л зүйл гэсэн. Mindfulness бясалгалыг хийснээс хойш ер нь сайн үр дүний хувьд бол яг энэ нөгөө уураа болон сэтгэл хөдлөлөө илүүтэй удирдах чаддаг болно гэж та саяараа дундаа хэлжсэн. Тэгэхээр anger control буюу энэ уураа удирдах чаддгүй маш юм дүрлцсэн ууртаа ч гэдэм үү огцон ууртаа гэж ярьдаг шүү дээ бид нар. Тийм хүмүүс та юу гэж зөвлөх вэ? Уур бухимдлаа ажиглах хэрэгтэй. Бас л ажиглах нь байна. Тий. Уур чинь ингээд нэг сэтгэл хөдлөл болгон хаа нэгтээс гардаг аахгүй. Тэгэхээр уур бухимдлаа ингээд ажиглаад би уурлаад байгаагаа хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй. Энэ уур бухимдал хаанаас гараад байгаагаа мэдээд ажиглаад ах юм бол тухайн уур бухимдал чинь өөрөө ингээд сарнаад алга болчихдог. Байхгүй болчтой. Ажиглана гэхээр одоо яаж ажиглах вэ? Би одоо за уурлаа бухимдлаа гэж бодоход одоо өөрийнхөө дотгошоогоо ороод ажиглана. Яаж? Та уурлахаар хаана таны уурсан мэдрэгддэг вэ? Яаж мэдрэгддэг вэ? Одоо ингээл шууд бодонгууд ингээл шууд толгойрол явж ин л да. Ингээл хамаг маш олон бодлууд орж ирэл ингээл юу гэдэг миний одоо ийм дургу байгаа зүйлийг ч юм уу тийм миний тухгүй байгаа миний одоо хүлийн зөвшөөрөөгүй зүйлс байх юм бол миний шууд ингээл толгоонд л орж ирж байна. Олон бодлууд ингээд зэрэг орж ирснээр би уралд юм болов. Тэгэхээр ингээд нэгдүгээрт бол нөгөө нэг ийм цээж хүндрүүлэх мэдрэмж байж болно. Гар салганах чичрэх байж болно. Түрүүний хамгийн ярьсан нөгөө нэг амьсгал ингээд түргэн болох одоо биднээсээ кинод ингээд бухын ингээд нэг юм хамар ингээд самсаа ингээд идэгтэй адилхан үнэхээр явсныг таних бас тэгээд иж болно шүү дээ тий. Магадгүй нүүрэн дээр ингээд ууралсан хүмүүс бол хөмсгөөд зангиддаг урууллаа гэлөө ингээд хоёр талаас чангалж ирдэг тий. Энийхээ одоо хацрынхаа булчингаараа өргөх байдлаас сардаг. Тэгэхээр энэ булчингийн чангалт нь хаана амьсгал яаж ажиглагдаж байна? Биеийн хаана энэ байдал чинь мэдрэгдэж байна? Энэ бүгдийг ингээд ажиглаад ирэх юм бол энэ ч өөрөө ингээ баг саран сараагаа байхгүй болчихдог. Гэтэл нөгөө уур хүргээд байгаа бас нэг асуудал биш үү? Хүн байд юм уу эсвэл субъектив одоо хүйхийн өвч гэдгийг тэдрийг одоо хэрхэн одоо зохицуулах ёстой гэдэг юм болоо. Одоо бяцлаглалын бас нэг арга чинь нөгөө залруулж болох тохиол байвал одоо уурлаж бухимдах хэрэг байхгүй. Залруулж болохгүй тохиол байх юм бол бас уурлаж бухимдах хэрэг байхгүй гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг та засаа залруулад өөрчлөөд болчих хэрэгүүд байх юм бол энэ дэр нэхэн уурлаад байх шаардлага байхгүй. Үнэхээр болохгүй зүйл байвал ингээ болохгүй чигээр нь үлдээгээ та дараачийн ингээ замаа бодсон дээр хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ талаас нь илүү ойлгож ухаарах. Та магадгүй
тайвширчих юм бол тэрний гарц гаргалгаа шийдлийн өөрөө ингээд толгойч яваал орж ирээл асуудлаа шийдчихин гэсэн. Одоо хосын харилцаан дээр ч гэсэн ингээл нэг нэгнийгаа ингээд одоо дээр нь гарах гад гэдэг юм уу, ялах гад ялгаж болохгүй ингээл үзээд идэг. Гэхдээ тэрний одоо хүн 250 үедээ ярилцах юм бол үр дүнд яаж хүрэх вэ гэдэг талаас нь ярилцсан үгээс ялагдах тухай бодохгүй байхгүй 50 үедээ ярилцахаар. Тэгэхээр яг энтэй адилхан тийм зүйл. Тухайн тайвширчих юм бол асуудал нь зүгээр ингээд шийдэгчдэг, өөрөө шийдэгчдэг. Ер нь асуудлыг шийдвэрлэж болохоор байвал юунд дурлах юм? Болохгүй байвал бүр юунд нь орлох юм? Угаасаа болохгүй бол тэгэл орхичих хэрэгтэй л гэж байгаа юм шүү дээ, тий. Та сая бас яриан дундаа нөгөө mindfulness одоо бясалганы нэг зүйл нь одоогийн байдлаа 60% харж одоо өнгөрсөн бол ирээдүйд 20% гэдэг чинь шүү дээ. Энийг илүү дэлгэрүүлж ярил. Тэгэхээр одоо ингээд ялангуяа юм архины хамааралтай ч үгүй юм уу тийм хүмүүстэй ажиллаад ирэхээр тэр хүмүүст байдаг нэг зүйл нь өөрийгөө буруутгасан ийм мэдрэмж. Ялангуяа одоо ойр дотныхоо хин нэг алдаад тэр үедээ би тийм сайн хандж яахгүй яав да гэсэн байдлаар өөрийгөө буруутгасан байж болно. Эсвэл өсвөр наснда нэг хайр дурлалтай учраас нөгөө хүнээ гомдоогоо би энэ хүнийг гомдоодсон доо гэдээ өөрийгөө буруутгсан байж болно. Тэгэхээр тэр хүний амьдрал нь юу вэ гэхээр стил нөгөө 60% өнгөрсөндөө амьдраад байгаа. Энэс гадна маш олон асуудлууд байж болно шүү дээ. Та муухай хандж ирсэн байж болно. Би тэгэхэд буруу алдаа хийж штэ ч гэдэг юм. Тэгэхээр энэ байдлаасаа болоод нөгөө яг одоодоо төвлөрч чадахгүй. Тэгэхээр биднээсийн mindfulness-ийн нэг арга бол энэ механик байдлаар шууд одоод нь авчирж байгаа ийм хэлбэр. Нөгөө хэлбэр нь болохоор сэтгэл заслын аргаар тухайн хүний ингээд таны мэдхүн талаас нь таны буруу биш байсан ч гэдэг юм бүх зүйл чинь ингээд болоод өнгөрсөн энэ зүйлийг одоо залруулах боломжгүй ч байт юм уу. Энэ байдлаас нь ажиллахаараа тухайн өнгөрснөөсөө салж чадна эсвэл энэ аргыг хэрэглэснээрээ өнгөрснөөсөө салж чаддаг. За ирээдүйдээ санаа зовж байгаа хэлбэр бол мэдээж нөгөө төвшлтийн бас нэг хэлбэр байж байгаа. Тэгэхээр ирээдүйхэн яг ингээд гарц гаргалахаа гол зүйлийг олоод харцсан хүн тэрний төлөө ингээд чигээр явна уу гэхээс санаа зовлт байдгүй байхгүй. Биднээсээ ярьдаг нөгөө нуруунд дээрээ маш их юм үүрцэн гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр өөртөө хэрэггүй хэрэгтэй маш их ачааллыг өөр дөр аваад ирэнгүүт хүн одоо тэр зүйл рүү тэмүүлээд өсч хөгжнө гэхээсээ илүү зүгээр бүр дарагтаад бүр ингээд доор орчдөг, ядарчдаг ийм асуудал байна. Тэгэхээр энэ бүгдийг л нэг зөв талаас нь одоо өөрөө өөртөө байгаа тэр хариултыг л гаргаад ирчих юм бол өнгөрсөндөө ч ач холбогдол өгөхөө болчихно, ирээдүйдээ ч гэсэн ач холбогдол өгөхөө болчдөг. Энэ байдлаар тухайн хүнд нөлөөлдөг гэсэн. Ер нь одоогоор л амьдарч одоогоор л одоо аз жаргалтай байхыг хичээх нь зөв. Тэгээд mindfulness бясалгал хийснээрээ хамгийн их нөгөө хүмүүсийн мэдэрдэг мэдрэмж нь зүгээр жижиг зүйлээс ч гэсэн юм баяр жаргал таашаалыг авч чаддаг. Одоо ингээл нэг юм үүлэн чөлөөгөр ингээл наар ингээл гэл болтусан шүү дээ. Тэрний ингээл ямар гоё үзэсгэлэнтэй мэдрэмж вэ гээл бүр ингээд зарим хүмүүс юм нулимс тусалгаад ингээд хүлээж авдаг. Түрүүний ярьсан нөгөө нэг юм тархины дөрөв долгио ярьлаа шүү дээ. Дельта гэдэг. Дельта бол яг хүүхдүүдийн хувьд бол 0-1 насны хүүхдүүдийн 24 цагийн ихэнх нь бол ингээд дельта долгион дээр тархин ажиллаж байдаг. Тета болохоор 3-6 насны хүүхдүүдийн одоо 24 цагийн ихэнхтэй бол тэр долгион дээр ажиллаж байдаг гэсэн. Альфа бол 6 нас хүртлээ энэ долгион дээр ажиллаж байдаг гэсэн үг л дээ. Тэр яг нөгөө яг миний нэг энэ таньдаг хэдэн бясалгал хийдэг ламнар байдаг. Тэр хүмүүс чинь дандаа 30 гарцсан юм хүмүүс. Тэгээд энийг хамт гадуур явахаар ингээд би жоохон санаа зовдөг байхгүй. Яасан гэхээр өндөр шаттай дэлгүүрийн шатан дээр хайчлууд давуудаад дээшээ нэг өгсөд доошоо нэг өгсөд яг нөгөө нэг юм 7-8 настай хүүхдүүд чинь ингээд тоглоо зогсож байдаг. Тэгээд хараад за манайхан ч хүүхдүүд ч гэл тоглож байна гэдэг. Тэгээд ирэнгүүтээ тэр хүмүүс чинь гадаа ингээд цасмас оронгууд чинь хоёр нь нэгнийхээ өргөөл цасны хонгорлоо нүрийг ингээд дарж гаргаж ирээ. Бүр ингээд юм сахилахгүй хүүхдүүд шиг. Тэгээ бүр маш их юм нөгөө нэг юм хөгжилтэй тэгээд энэ жок айгуу хэлдэг. Тэгээ тэр хүмүүстэй байгаа тохиолдолд яг нэг юм 10-аас доош насны хүүхдүүдтэй хамт байгаа юмсан санагддаг байхгүй. Тэгээ тэр хүмүүс ингээд бясалгал хийсээр агаад яг ингээд тархин тэгж ажилтдаг болсон. Ямар ч стресс хөнгөө амьдраад байна тийм ээ. Хөнгөө амьдраад. Би сая ингээд нөө ярьлаа ш тойлоо хүүхэд гээд те бас одоо энэ сүүлийн хүүхдүүд чинь маш одоо богино хэмжээний им рилс те YouTube дээр ч байна уу одоо YouTube дээр л хөвчлөө үзэж байна л да. Тэгээд бараг энэ минут ч хүрэхгүй 30 секунд 15 секундын нэг юм бичлэгүүд үздэг. Энээсээ шалтгаалаад маш одоо юу гэдгийг юм анхаарал
төвлөрөхгүй байх одоо юм ихтэй болж гинэ гэд ер нь сургаан өмнөөжүүлэгч багш нар бас хэлдэг болсон байлээ л дээ. Тэгэхээр яг энэ дээр ярихад хүүхдүүдэд бас энэ mindfulness бясалгалыг хэрэгжүүлэх боломжтой юу? Ярианы ихэнд бас 6 наснаас дээш хүмүүс бол хэрэгжүүлэх боломжтой гэдэг жисэн дээ. Тэгэхээр хүүхдүүдтэйгээ яаж хэрхэн ажиллавал илүү ингэ сэтгэл санааг нь төвлөрүүлж те илүү тайван байлгаж илүү одоо энэ эмпати чадварыг бусдыг инэрх хайрлах энэ чадварыг илүү мэдрүүлэх боломжтой болоо. Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр сүүлийн үед бас хүүхдүүд залуучуудын нуунд юм сэтгэл одоор сэртгэл юм аимшигтай зүйлүүд их болоод байна л да тий. Тэгэд энэ бол 100% одоо бусдыг инэрч хайрлах сэтгэл дутуу байгаагаас болж байгаа юм болоо гэж бас хараад дүгнээд байна. Тэгэхээр яг хүүхдүүдийг бол ялангуяа нөгөө ийм богино хэмжээний YouTube дээр ч байт юм уу рил үзхийн хориглоод ядаж ингээд 1 цагийн цаг 30 минутын бүр багтаа юм 30 минутын ингээд бүрийн хэмжээний кино үзэхдээ бол хязгаар тавьж өгөх хэрэгтэй. За хичээлээ хийсэн болч байт юм уу эсвэл 20-21 цагийн хооронд ч гэдэг юм уу энэ талаас нь ингээд гаргаж өгвөл арай гайгүй. Тэгээд юунд нь хүүхдүүд одоо хэдүүлээ бол нэг 90-ад оны хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр бид нар бол ингээд байнгын нөгөө эмпати байдал хөгжүүлэх зөөлөн уур чадвар хөгжүүлэх ийм ингээд ийм орчинд ядчил тоглоом тоглохдоо бид нар ингээд сэтгэж тоглоом өөрөөсөө зохиож тоглолдог. Тэгээд ингээд найз нөхдийн хүрээлэл байдаг. Тэр хүүхдүүдтэй тоглохын тулд ингээд арга үеийн олон тухайн хүний оронд өөрийгөө тавьж үзнэ. Нэг бүлэг фракц байлаа гэхэд тэр хүмүүс донд нь орох гэж нэг үзнэ. Тэ тэгээд дараагийн бүлэг фракцтай бас ингээд ороод нэгтгэж үзнэ. Энэ болгонд нь биднээсээ нөгөө нэг юм энерги хайрлах, бусдыг ойлгох, багаар ажиллах энэ чадрууд бол хөгжөөд ирж ирсэн. Тэгэхэд одоо ингээд нэг юм 4 хамны голд ингээд сошиал орчинд ингээд видео үзэж байж байгаа хүмүүсийн хувьд бол тэр өрөөнөөс нь гарах шаардлагатай. Түүнээс бол 1000 тэр өрөөнд ингээд байлгаа. Дээрэс нь хүүхдүүдийг баг багаар ингээд тасалжуулсан байдлаар бол за ингээд булчингаас суулж гэнэ үү гэдэг юм. Өнөөдөр хэдэн удаа булчингаас суулсан байж гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар ингээд байнгын тасалжуулалт байгаад баг багаар ингээд хөгжүүлэхгүй бол нэг дор ингээд суулгаад ч юм уу одоо ингээрэй гэж хэлэхэд нөгөө хүүхдүүд ч бас ойлгохгүй. Тэгэхээр тэр хүүхдүүдийг Финландын боловсрал гэж ярьдаг да. Тэр хүүхдүүд яадаг гэхээр яг сургуультаа ингээд бөөнөрөө ингээд тоглоомоор ингээд боловсрал хичээл сургуулийн ингээд ойлгуулад ингээд явж байдаг. Тэгээд яг энэ боловсролоор хөгжүүлэх юм бол илүү эерэг тал руугаа хөгжнө. Хоёлоо сая эргээд нөө буцаад нөгөө сэдв рүүгээ ороход сая нөгөө хэлж штэ одоо байгаадаа 60% төвлөрөө гэж тэгж байна. Тэгээ хүн нөгөө аз жаргалтай амьдрахад бас нэг 2 зүйл шаардлагатай байдیں۔ Гэсэн юу гэсэн чинь дөрвтойхоо эрүүл мэнд муухан шиг ой санамжаа гэдэг чинь нөгөө хуучин юмаа мартах юмаа мартаад хүнд одоо нэг юм бодоод бусдын өнгөрсөн одоо өөрийн өнгөрсөн одоо зүйлийг хит ингэж шөмжилж жааж хийж ингэж байхгүй байх нь илүү тухайн хүнийг хөнгөн аз жаргалтай амьдрахад тусалт юм болоо гэж бас уншиж харж исэн. Тэгэхээр та энтэй хэр санал нийлэх вэ? Энэ одоо бас бясалгалын нэг төрөл байх боломжтой юу? Өнгөрсөнд болсон зүйлсээ байгаа чигээр нь үлдээгээд одоогийнхоо эрүүл байх тий одоогийнхоо аз жаргалтай байх дээр илүү төвлөрөх. Тэгэхээр нөгөө хүний ингээ хэрэгцээгүй одоо хэрэгцээ хангагдаагүй хэрэгцээ бүхэн дараа нь ингэж заавалчгүй гарч ирдэг гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг ямар нэгэн байдлаар өөрөө таньж мэдээд илааршуулж ингэж байхгүй болохгүй бол ингээд дарцсан тохиолдолд би нэг хүнд ингээд гомдсон байж болно. Тэгвэл би чинь ийм сул дорой хүн биш дээ. Энэ хүнд надад гомдоод байх шаардлага байхгүй шүү дээ. Нэгээ дарцсан тохиолдолд тэр зүйл чинь ингээд дотроос чинь сэтгэл зүйч нөлөөсөөр л байгаа, өөр чинь нөлөө ингээд өвдгсөөр л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг яг хуу хоёулынхны ярьж байгаасад бол mindfulness болохоор хэрвээ яг энэ арга техникүүд ингээ өөрөө дадал зуршлуулгаад үр шимийн хүртээд явах юм бол маш сайн амардаг болно. За амарч байгаа тохиол хүн шөндөө нэг ойролцоогоор 7 зүүдэлдэг гэж яадаг. Тэгэхээр зүүд яадаг вэ гэхээр өнгөрсөндөх болон өнөөдөр бас үйл явдлын тэр сөрөг таагүй мэдрэмжүүдийг ингэж архивлж яадаг тийм устгахыг устгаад санах ойнтой хадгалахыг хадгалаад ингээ явж яадаг гэсэн үг. Тэгэхээр энэ зүйлийг яг ингээд сэтгэл зүйн дархлаа гэдэг ойлгочиход л болно. Бид нар ингээд сэтгэл зүйн дархлаагаа айлуулах сайн хөгжүүлээ. Түрүүний ярьсан тэр тархины доод бета хөлбөр дээр тархиа байнга ажилуулад ингээд өөртөө байгаа тэр хариулт болгоныг дотроосоо ингээд гаргаж ирээд одоо гэгэрл гэдэг зүйл чинь ингээд ингээ ойлгоход хүн гэгэрж идэг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ зүйлийг бол ойлгох хэрэгтэй. Магадгүй хүн ингээд одоо хамгийн том асуудал чинь хүн хоорондын харилцааны асуудал шүү дээ. Тэгэхээр хүн болгоно энэ чи юмдээ тэр ч тиймдээ гэсэн байдлаар ингээд
яг өмнөх ингээд нөгөө авсан мэдрэмжээрээ хандаад идэг. Гэхдээ юм бүхэн өөрчлөгдөж идэг. Магадгүй ингээд цагийн өмнөх дэлгэр цэцэг, одоогийн дэлгэр цэцэг хоёр чинь нэг хүн биш аахгүй юу? Шал өөр хүмүүс. Өөр зүйлийг ойлгоцсон, өөр зүйлийг мэдсэн ийм хүмүүс учраас тэр болгонд ингээд ач холбогдлол хин нэг үзье. Одоо бол хорсоол зүүцэл тэгээд байх шаардлага байхгүй. Нэвтрүүлгийн маань ерөнхийн нөгөө цаг маань өндөрлөх төгж байгаа учраас би бас нэг зүйлийг асуугаад өнөөдрийн ярилцлагыг бас өндөрлөе гэж бодод байгаа байхгүй. Та сая бас ингээл нөгөө хэлж байгаа штэ өмнө нь болсон зүйлийг одоо юу гэдэг юм хүний нөгөө сэтгэл зүйн асуудалтай хүмүүс байнгын ингэж боддог гэдэг байгаа штэ. Би одоо тэрийг ч тэгчихгүй яав да. Эсвэл нөгөө архины хамааралд орсон байсан хүмүүс би одоо тэр үед уухгүй байсан бол би өнөөдөр ингэж явж явахгүй л байсан да. Би тэр үед аавыгаа ингэчгүй, ээжигаа ингэчгүй ч гэдэг юм уу. Асар олон нөгөө уйлэгт бодолд автсан тэрийга бодох хэрэггүй гэд бол таны хувьд бол хэлээд байна шүү дээ. Одоо энэ mindfulness бясалгалын хувьд. Тэгэхээр яаж тэрийг бодохгүй байж, яаж тэрийг ингэж явуулах боломжтой гэдэг юм болов? Өөрийгөө чөлөөлөх. Тэгэхээр нэг миний нэг хэлдэг гэдэг арга байдیں۔ За. Та ингээд ягаан заныг төсөөлөөрэй гэдэг байхгүй юу? Тэгэхээр хүмүүс чинь ягаан занаа гэж бодож байгаа шүү дээ. Одоо 5 минутын тарш ягаан занаас өөр юу ч хамаагүй бодож болно гэдэг. Тэнгүүл тэр хүмүүс 5 минутын турш буцаад нөгөө ягаан занаа бодсоор гардаг. Тэгэхээр миний хэлж байгаа санаа нь бол магадгүй яг энэ аргуудыг өөртөө ашиглаад үр жимийн хүрсэн тохиолдолд гаргаж байгаа үр дүн танд одоо тэр зүйл дээр ач холбогдол өгөхгүйгээр ч юм уу бодохгүй гарч юм уу байж сурна гэж хэлж байгаа болохоос бити бодоорой гэсэн зүйл биш. Бити бодоорой гэж хэлчих юм бол тэр зүйл хүмүүс за би өөртөө энэ зүйлийг бодохгүй шүү гэсээр байгаа тэр зүйл чинь улам томороод улам стресстэй ингээд бүр сэтгэл зүйн хувьд бол бүр хүнд байдалд орно гэсэн. Тэгэхээр яг энэ аргуудыг миний нэг юм юу байдаг л да. Одоо зарчим гэх юм уу? Нэг аргыг ингээд би өнөөдөр хэрэглээ болохгүй бол бүтэн сар хэрэглэдэг. Бүтэн сар хэрэглэчихэд үнэхээр болохгүй. За энэ угаасаа болдгүй юм байна гэдэг ингээд үздэг. Та магадгүй өнөөдөр оролдож үзэх болно, маргааш оролдож үзэж болно. Дээрээс нь яг энэ чиглэлийн ном одоо маш их байдаг. Тэгэхээр энэ чиглэлийн номнуудыг сурах хүчгүүдийг аваад судлаад тэгээд яг энэ нөгөө сэтгэл зүй нейролог талаас нь яриаггүй ч гэсэн бяцлал талаас нь ярилцсан, хувийн хөгжил талаас нь ярьсан подкастууд одоо сошиал дээр маш их байгаа. Энд бол ингээд судлаад хичээллэх боломжтой. Англи хэлтэй бол энэ аппликейшнуд бас маш их байгаа. Тэгэхээр ганц бас хоёр зөвлөгөө өгөөч одоо өнгөрснийгоо яаж тавьж явуулж илүү өнөөдөртөө юу яах вэ? Өнөөдөртөө одоо фокуслж анхаарах вэ? Тэгэхээр яг уу түрүүнд ярьжсэн талаасаа бол одоо магадгүй ингээд ийм гудамжны архичин хинж тоохоргүй тийм хүн байлаа гэж бодоход тэр хүнийг хайрладаг үр хүүхэд гэж байгаа, аав гэж, ээж гэж байгаа. Тэгэхээр хүн болгон ингээд анхудаа амьдарч байгаа гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр бид бүгдээрээ л ингээд ижилхэн бидэнд ингээд хинд ч юу ч тохиолдож болно. Тэгэхээр энэ бүгдийг зүгээр ингээд байгаагаар нь хүлээж аваад магадгүй ингээд эсэргүүцэхгүйгээр тэр хүн дээр ингээд бидний ингээд тархи яаж айлдаг гэхээр зөв ярьж जैन, буруу ярьж जैन, болж जैन, болохгүй байна. Зөв шийдсэн байна, буруу шийдсэн байна. Ингэж хүлээж аваад тэгэхээр хүн өөрөө айгүй их ядардаг. Тэгэхээр энэ зүгээр зүгээр л ингээл байгаар нь хүлээж аваад байгаад нь ус чаддаг болоосай л гэж хүсэж байна. За үнэхээр бас гоё яриаг өрнүүллээ. Тэгээд магадгүй хин нэгэнд үзэн суугаа танд ч бас хэрэгтэй байгаа болоо гэж бодож байна. Тэгээд бидний бас ярилцлагыг дахиж нөхөж үзхийг хүсэх юм бол та бүхэн маань YouTube суугаар ороод за терминал нэгтэг сэтгэл зүй бол ингээд ороод хайлт хийхэд гарч ирнэ. Тэгээд өнөөдрийн сэтгэл зүйч Алтан гэрэл бидэнтэй харилцлаа. Тэгээд mindfulness бясалгалын талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Дахин студид маань ирсэнд баярлалаа. Тэгээд ирээдүйн ажил өсөлт өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. За тэгээд үзэгчдээ эх 7 хоногийн 2 дахь өдөр дотоод ертөнц буюу сэтгэл зүйн болонгаараа эргээд уулзъя. За маргааш буюу 5 гаригийнхан терминал нэгтгийн чек-ин болонгаараа эргээд уулзлаа. Түр баяртай.